Тэгээд танд амжилт хүсье. Дараагийн оролцогчоо оруулъя. Одоо ингэж за сайн байна. За дараагийн оролцогч Инх Цэцэг манай өнөөдрийн сонсголын хамгийн сүүлийн оролцогч орж ирлээ. За оролцогч маань бол 5-аас 10 минутанд өөрийгөө болон хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдвол хүний эрхийн чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга одоо ажлын хэсгийн гишүүд болон захим сүлжээнд байгаа хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Тэгээд оролцогчид бол ажлын хэсгийн гишүүд танаас асуулт асуунаа. За та тэгээд танилцуулга хийх. За та бүхнийхээ өнөөдрийн мэндийг хүргэе. За миний бие Сүхбаатар хотод Инх Цэцэг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. За 1984-өөс 1994 онд нийслэлийн 40-р дунд сургууль, 1994-өөс 98 онд Шихиутаг хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч бакалавраар төгссөн. 1998-аас 99 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд хууль зүйн магистр цол хамгаалаад 2008-аас 2010 онд бол Австралийн Флиндерс их сургуулийг төрийн захиргааны удирдлагын магистраар төгссөн. За 2016 оноос дотоод хэргийн их сургуулийн докторантурын сургалтанд одоо хамрагдаад ингээд явж байна. За туршлага одоо эрхэлж байсан ажил мэргэжлийн хувьд гэх юм бол хууль зүйн үндэсний хүрээлэнд захирал 2016 оноос хойш өнөө хүртэл хийж байна. За Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэрэгдэх Монголын олон улсын арбитрийн дарга 2019 оноос хойш одоо бас мөн өнөөдрийг хүртэл хавсран эрхэлж байгаа. За 2015-аас 2016 онд Улаанбаатар хотын худалдааны танхимын арбитрийн дарга, 2012-оос 2015 онд санхүүгийн зохицуулах хороонд ахлах референт хэлтсийн дарга. За 2000-аас 2012 онд хууль зүйн дотоод хэргийн яамд мэргэжилтэн ахлах мэргэжилтэн. За 1999-өөс 2000 оны хооронд бол Шинжилгээ ухааны академийн философи социологи эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ингээд тус ажиллаж ажлын гараагаа эхэлсэн юм байгаа. За Монгол Улсын одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнд миний би одоо томилогдохоор ажлын хэсэгт бас хүсэлтэд гаргасан байгаа. За ер нь бол хүний эрхийн комиссийн тухай хуулийн 4-1-д хууль тогтоомж, захиргааны хэмжээний акт, хөгжлийн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний эрхийг хангах, хамгаалах, за дэмжих, хүндэтгэхэд одоо чиглэсэн байна гэж заасны дагуу миний одоо төрийн байгууллагад ажилласан мэргэжилтнээс одоо эрдэм шинжилгээний ажилтнаас төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, за тэгээд улсын хурлаас томилогддог одоо байгууллагын ажлын албанд референт, ахлах референт, хэлтсийн дарга, за мөн төрийн болон төрийн бус байгууллагуудад бас удирдах албан тушаал эрхэлж байсан энэ туршлага одоо ур чадвар мэргэжил бол энэ хүний эрхийг хамгаалах, хангах чиглэлд одоо нийцж байна гэж үзэж одоо хүсэлтэд гаргасан байгаа. За тухайлбал би одоо хууль зүйн дотоод хэргийн яамд хууль зүйн бодлогын газар бол 12 жил ажиллахдаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, одоо бодлого тодорхойлох ажлыг хийсэн. За мөн одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар 2016 оноос хойш ажиллахдаа хуулийн төслийг одоо хуулийн төсөлд үр нөлөө, үр дагаврын шинжилгээ, судалгаа хийх. За мөн Монгол Улсын засгийн газарт хууль тогтоомжийг боловсронгуй болгоход бол судалгаагаар дэмжлэг үзүүлэх ийм чиглэлийн ажлыг хийлээ. За мөн дээр нь нэмж хэлэхэд одоо Монгол Улсын засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх одоо хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий, за мөн салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах үүрэг бүхий үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дараагаар одоо ажиллаж ирлээ. За тэгээд энэ хөтөлбөрийн гол зорилго бол Монгол улсын одоо бүх иргэдийг эрх зүйн хувьд чадваржуулах, иргэдэд хуулиар олгогдсон эрх одоо боломжийг нь олох, нөхцөл боломжийг нь таньж мэдүүлэх,
За ингэснээр иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчлэгийг ойртуулж, хуулийн үйлчлэлийг нэмэгдүүлэх замаар иргэдийг одоо эрх зүйн хувьд чадварчуулах, ингэж чадварчуулснараа иргэд зөрчигдсөн эрхээс сэргээх, төрийн байгууллагад одоо шаардлагатай эрхээ хамгаалах, хангах, за мөн зөрчигдсөн эрхээ сэргийлэх талаар бол төрийн байгууллага шаардлага тавьж улмаар засаглалыг бэхжүүлэх ийм ач холбогдолтой одоо зорилготой ийм үндэсний хөтөлбөр байгаа. Тэгэхээр тиймээс одоо хийж хэрэгжүүлж ирсэн ажлынхаа туршлагыг хүний эрхийг хамгаалах ажилд одоо тууштай зориулж Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор одоо хүний эрхийг заасан одоо хүний эрхийг хангах чиглэлээр одоо өөрийн хувь нэмрийг оруулахад одоо идэвхтэй ажиллахыг хүсэлтэй хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт одоо уламжилсан байгаа. За миний би ер нь бол сахилгын шийтгэл төрийн албанд ажиллах хугацаанд бол хүлээж байгаагүй. Альва улс төрийн албан тушаал бол улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй. Төрийн албанд тасралтгүй 21 жил ажиллахдаа шудраг, хараат бус, за өндөр бас ёс зүйтэй ажиллахыг одоо эрхэм болгож ажиллаж ирсэн. За ажиллах ер нь бол хууль зүйн дотоод хэргийн ер нь хууль зүйн мэргэжлэр хууль зүйн өндөр мэдлэг чадвартай болохын хувьд одоо өөрийгөө тодорхойлоход хууль зүйн дотоод хэргийн яамд ажиллах хугацаанд бас хүний эрхийг хангах чиглэлийн нэлээд олон хуулийн төсөл дээр одоо бичлэн эхийг боловсруулах замун ажлын хэсэгт орж ажиллах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн. За тухайлбал бол хэвлэл мэдээллийн эрхчлөө хүний одоо мэдэх эрхчлөөний хуулийг одоо боловсруулах, багц хуулийг боловсруулах одоо ажлын хэсэгт нэлээд ажилласан. За мөн өмгөөллийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зэрэг одоо хуулиудыг тухайн үед улсын хурлаар батлагдсан байгаа. Та одоо өнөө хүртэл мөрдөгж байгаа хуулиуд байгаа. Болцсон тий. За энэхүү бас эрдэм шинжилгээний бүтээлүүд бие даан болон бас хамтран зохиосон ном гарын авлага бол 5-ыг хэвлүүлсэн. За мөн 10-аад хянан тохиолдуулсан ном байна. Хамтран болон бие даан. За 17 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл хэвлүүлсэн. 3 ном гарын авлага бол гадаад хэлнээс орчуулан хэвлүүлсэн байгаа. За хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллах хугацаанд бол одоо 80 гаруй судалгааг удирдсан, за мөн зөвлөсөн. Энэхүү одоо засгийн газарт бас хууль зүйн судалгаагаар хангах чиг үүргийг одоо мэргэжил аргацсан хувьд удирдлагаар хангаж гэж ажилласан. Бага. Болцсон уу? За болсон. За баярлалаа. За нэр дэвшин инх цэцгээс асуулт асуух илэрхийлсэн хүмүүсийг танилцуулъя. Гүнжилмаа, Болор сайхан, Инх амгалан, Инх тунгалаг, Батбаяр, Ган тулга, Алтан туяа буян гişг гэсэн хүмүүс асуулт асуух илэрхийлсэн байна. Саруул, Бүрнэбаатар, Алтан гэрэл, Ууганбаатар, Нар мандах, Мөнхцул, Бадмаараг, Зол заяа, Ариуна, Туул, Сүнжид, Бадамарагчаа гэсэн хүмүүс бол ажиглагчаар оролцох илэрхийлээд одоо оролцож байна. За гүнжилмаа асуултаа асуух уу? Микрофон. Бэн сонсож байна. За инх цэцэг дараагаас асуух асуулт байна. Тэгэхээр ер нь бол юу 50 дугаар тогтоол бүх нийтийг эрх зүйн боловсрол одоо олох 50 дугаар тогтоолын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтээмжтэй одоо эрх зүйн мэдлэг олох энэ чиглэлээр бол бид нар хамтран амжилттай одоо хамтран ажилластай бол бас сэтгэл хангалуун байдаг. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес инкубатор гэдэг гүнжилмаа гэдэг хүн байна. Тэгээд энэ цэцэг дараагаас 2 асуулт асууя гэж бодож байна. Нэгдүгээр нь байна уу?
Асуу сонсож чинь та асуултаа асуугаа. Нэгдүгээрт нь бол би та одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зүйн одоо боловсролыг нэмэгдүүлэх, эдгээр эрхийг хамгаалахад бол бүртэмжийн талаар одоо нэлээд ажилласан хүний хувьд хэрвээ хүний эрхийн одоо энэ эмсийн гишүүн болох юм бол одоо яаж ажиллах вэ? Ямар анхаарч тавих вэ гэдэг нэг. Хоёрдугаарт нь бол ер нь бол хүний эрхийн зөрчил гэдэг бол өөрөө тухайн хүний одоо эрх зүйн мэдлэгтэй шууд холбоотой байдаг. Аль талаас нь холбоотой байдаг учраас одоо хүмүүсийг ард иргэдэг энгийн иргэдэг одоо эрх зүйн боловсролтой мэдлэгтэй өөрийгөө хамгаалах чадвартай болох талаар та яаж хандах вэ? Яаж ажиллах вэ гэдэг энэ баяраар хэлмээр байна. За гүнжлмаагад баярлалаа. Бид бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бас байгууллагын төлөөлөлтөй маш олон одоо ажлыг хамтран энэ бүх нийтийн эрх зүйн боловсролыг дэвшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоо хамтран ажилласан байгаа. За энэ төрийн бас байгууллагын нэг төлөөлөл бол энэ гүнжлмаагүй байгаамаа. Тэгэхээр та бас энэ нээлттэй хэлцүүлэгт оролцож надад асуулт тавьж байгаад баярлалаа. Бид одоо хөгжлийн бэрхшээлтэй ер нь энэ үндэсний хөтөлбөр дээр бид бол зорилтод бүлэгт чиглэсэн одоо тусгай боловсролын хөтөлбөр, сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бол одоо хийж хэрэгжүүлээд боловсруулад за энэ дагуу бол сургалтууд зохион байгуулах ажлуудыг хийсэн. За ер нь бол хүний эрхийг хангах тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах асуудал бол аль болохоор одоо эрх зүйн боловсралтай, мэдээлэлтэй, эрхээ мэддэг байж ич одоо бас бусад жирийн иргэдтэй адилхан эрх тэгш одоо эрхтэй одоо нийгмийн харилцаанд орох нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр бид бол бас хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хажуугаар одоо бас цаашид төлөвлөж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бол нэлээд байгаа. Тэгэхээр бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зүйн боловсрал одоо юуны төрөнд бол маш хэрэгтэй асуудал. Энэ эрх зүйн тэр тусмаа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх бол байнга зөрчигдөж байдаг. Тэгэхээр хөдөлмөрлөх, сурч боловсрох одоо энэ эрхийг хангах талаар одоо бас цаашдаа хийж хэрэгжүүлэх ажилдаа бол нэлээд анхаарах болно. За мөн одоо энэ хөгжлийн бэрхшээл гэдэг бол жирийн иргэдтэй харьцуулахад оюун санаа юм уу, бие эрхтний одоо согог, за гажиг юм уу одоо байнгын ийм бас дутуу ийм онцлогтой байдаг. Тэгэхээр энэ онцлогт нь одоо тохирсон одоо тухайн хүнд мэдээлэл олж авах эрхийг нь хангах одоо бариал үсгээр ном мэдээлэл одоо хэвлүүлэх мэдээлэл гаргах юм уу тийм ээ. За мөн одоо үзэх, сонсох аудио хэлбэрийн ингээд тухайн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний одоо хөгжлийн бэрхшээлийнх нь одоо байдал нөхцөл байдалд нь тохирсон одоо ийм мэдээлэл олж авах эрхийг нь хангах тийм үү, мэдээлэл авах эрхийг нь одоо янз бүрийн хэлбэрээр одоо хангах энэ эрхийг л одоо хангахад илүү одоо анхаарч ажиллана гэж бодож байна. Тэгэхээр бидний бас хийж хэрэгжүүлж байгаа ажил бол үр бүтээлтэй явж байгаа. Цаашдаа ч гэсэн энэ ганцхан хүний эрхийн комиссийн энэ бол ажил биш. За засгийн газрын мөн одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх за мөн энэ ажлын уялдаа холбоог хангах үндэсний зөвлөлийн одоо ажлын хооронд ажлыг одоо уялдуулах асуудал нэн чухлаар тавигданаа. Тэгэхээр энэ бол ганц үндэсний хүрээлэн хүний эрхийн комиссийн ажил биш, салбар дундын уялдаа холбоог хангасан энэ том ажил байх учраас энд бол одоо өмнөх ажлын туршлага болон хүний эрхийн комиссийн гишүүнээр сонгогдсон бол одоо энэ ажилд илүү анхаарал хандуулах болно гэдгийг одоо хэлэхээр байна. За боловсрох. Нэр дэвшигчээс хэрвээ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болвол юу хийх талаар 3 асууя. Нэгдүгээрт нь бүх нийтийн эрх зүйн боловсролыг дэвшлүүлэх үндэсний хөтөлбөр ба хүний эрхийн боловсролын удаа дараагийн дэлхийн хөтөлбөрийн онцлог нийтлэг шинжийг хэлж өгөөч. Ялангуяа засгийн газрын хөндөөгүй юг хүний эрхийн үндэсний байгууллагын хувьар өгүүлэн дэмжиж болох вэ? Хоёрдугаар асуулт маань яг Монгол Улс хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт илүү сайжруулах санал өгнө гэвэл яг хүний эрхийн үндэсний байгууллагатай холбоотой ямар заалтуудыг нь илүү хөндөж дуурах вэ? Саналаа боловсруулах вэ? Гуравдугаарт нь болохоор дэлхийд дахинд хүний эрхийг эзлүүлэхэд доктортой хөгжөхөд
бизнесийн салбар чухал оролцоотой ялангуяа хариуцлагатай бизнес ба хүний эрх гэж ярьж байна. Тэгээд яг таны арбитр дээр ажилласан туршлагаараа аваад үзэх юм бол яг энэ хүний эрхийг хамгаалахад, хөхүүлэн дэмжихэд энэ хариуцлагатай бизнес ба хүний эрхийг хүний эрхийн үндэсний байгууллагын хуваар яаж дэмжиж болох вэ? Ялангуяа бизнес ба хүний эрх, бизнес ба хүүхд эрх гэдэг энэ агуулгуудыг хүний эрхийн үндэсний байгууллага маань яаж хувийн хэвшилтэй бизнесийн салбартай холбож таниулах боломжтой гэж харж байна вэ? За баярлалаа. Болор сайханд одоо асуулт асуусанд маш их баярлалаа. Тэгээ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр томилогдвол за ер нь бол 2019 онд хүний эрхийн комиссийн хууль шинчлэгдээд одоо урд өмнө нас байгаагүй өмнөх хуулийн тусгагдаагүй олон шин зохицуултууд орсон байгаа. За энэ зохицуултын бас нэг онцлог шинж бол хүний эрхийн комиссийн гишүүн өөрөө бол хүний эрхийг хамгаалагч бас чихаа хувьд нэлээд одоо бүрийн эрхтэйгээр одоо байхаар зохицуулагдсан. За энэ эрхийг хэрэгжүүлэхдээ хараат бас шудраг гадны нөлөөнд үл автан одоо тодорхой эрхүүдийг хэрэгжүүлэхээр байгаа. Тэгэхээр хүний эрхийн комиссийн за нийтлэг шинж бол олон улсдаа ч гэсэн хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих одоо энэ чиглэлийн эрх байгаа. За тэгэхээр энэ эрх хэмжээг одоо өргөжүүлж аль болохоор одоо олон улсын конвенцэд заасан хүний эрхийн комиссийн гишүүний эрх хэмжээг одоо нэмэгдүүлэх. За олон улсын конвенцэд заасан бас хүний эрх зөрчигдсөн тохиолдолд одоо хохирлыг нөхөн төлөвлөх тийм ээ барагдуулах энэ чиглэлийн одоо эрх зүйн зохицуултыг дотоодын эрх зүйн зохицуулалтаа оруулах одоо энэ зохицуул конвенцийг илүү дотоодын хууль тогтоомжид нийцүүлэх за мөн энэ конвенцийн заалтыг одоо мөн энэ хууль сахиулагчид болон хууль хэрэгжүүлэгч байгууллага за иргэдтэй илүү танин мэдүүлэх чиглэлийн одоо энэ эрх зүйн зохицуулт ажлууд бас хийх шаардлагатай байна гэж харж байгаа. Асуултын хариулт мөн болов би тэгж за дахиад тодруулъя. За. Тодорхойлсон. Парисын зарчимд хүний эрхийн үндэсний байгууллагыг яг хүний эрхийн үндэсний байгууллага шиг ажиллаж нэгдийг хардаг агуулга дээр бол хүний эрхийг хэрхэн хөхүүлэн дэмжсэн бэ? Хүний эрхийг хэрхэн хамгаалсан бэ гэдгийг харж байгаа. Тэгвэл хөхүүлэн дэмжих талд нь хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр явж байгаа. Хамгаалах тал дээр нь бизнесийн салбарыг татан оролцуулах, бизнесийг илүү хариуцлага болгох тал дээр дэлхийн нийтийн чиг хандлага ингээд ач холбогдол үүж байна. Тэгвэл энэн дээр яг та өөрөө арбитрийн суурь байгаа юм байна. Бизнесийнхэнтэй харьцах шаардлагатай бизнесийнхний татан оролцуулах бол ямар нэгэн санаа байна уу? Одоо байгаа нийтийн эрх зүйн боловсролыг олгох үндэсний хөтөлбөр маань учир дутагдaltaй зүйл байна гэж харвал тэрийг хүний эрхийн үндэсний байгууллагаар дамжуулаад юуг нь нөхөж болох вэ? Байхгүй бол байхгүй гэж хэлж байна. Би бол ажлын уялдаа холбоог хүний эрхийн боловсролыг одоо олгоход ер нь салбар дундын ажлын уялдаа холбоог маш сайн сайжруулах хэрэгтэй юм байна л гэж харж байгаа. За өөрөөр хэлбэл одоо хууль зүйн үндэсний хүрээлэн бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх одоо үндэсний зөвлөлийн ажлын албаар ажиллаж байна. Би нэг анзаарсан юм бол одоо хэдийгээр үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд маш олон төрийн болон төрийн бус байгууллагын одоо бодлого тодорхойлох, удирдах албан тушаалтнууд за мөн төрийн бус байгууллагын төлөөллөд оролцож ажиллаж байгаа боловч энэ нөгөө салбар дундын ажлын уялдаа холбоо олон нийтэд бүх нийтэд одоо эрх зүйн боловсрол олгох чиг үүрэг бараг бүх төрлийн байгууллагууд байгаа хэрнээ энийг бол хэрэгжүүлж чадахгүй байна гэж харж байгаа. Тэгэхээр хүний эрхийн боловсролыг бас хүний эрхийн үндэсний комисс ярьдаг. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг одоо хууль зүйн үндэсний хүрээлэн хууль зүйн дотоод хэргийн яам засгийн газар нь ярьдаг. Тэгээ энэ ажлын уялдаа холбоог л одоо сайжруулах нь илүү чухал байна. Хүний эрхийн боловсролын нэг одоо чухал бүрэлдэхүүн хэсэг бол одоо энэ эрх зүйн боловсрол гэж харж байгаа. Тийм учраас огт энд бол байхгүй гэж хэлж болохгүй.
салбар дундын ажлын уялдаа холбоог хангаж боловсролыг сайжруулах хангах тал дээр одоо нэмэгдүүлэх тал дээр илүү ажиллах нь чухал байна гэж харж байгаа. Ажлын хэсгийн гишүүн Амгаланбаатар. За тэр бизнес би нөгөө 2 дахь 3 дахь асуултанд нь хариулаагүй. Амгаланбаатар асуулт асууж тэгээд нийлүүлээд хариулах болцоо. За их цэцэг нэр дэвшигчдээс амжилт хүсье. За би их цэцгээ бол энэ хөл зүйн үндэсний хөрөлгийн захирлаар ажиллаж байгаа учраас илүү онлын буюу бос бодлогын асуудлууд дээр бас асуудал дэвшүүлж асууя гэж бодож байна. Түрүүн нэг дэвшигчийн яриа нэг цус турдагдаад өнгөрцөн би яг тэрийг дараа нь асууя гэж бодож ирсэн гэвч нөгөө хуцаад ус асууж чадаагүй. Тэгэхээр энэс бас их цэцгээс асуучих гэж бодоод байна. Ер нь бол одоо шүүхэн шийдвэрээр хүний үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол энийг үндсэн хуулийн цэцэр нь энэ асуудлыг хэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм өөрөө ер нь. Боломжтой болвол боломжгүй болвол яагаад? Боломжтой бол яагаад? Энийг одоо Монгол улсын үндсэн хуулийн өнөөгийн үндсэн хуулийн хэмжээний хүрээнд нэг тайлбар өгөөч. Өөрийн чинь ер нь ойлголт ямар вэ? За хоёрдугаар асуудал бол Монголын удамжилт ёс заншил зөндөл олон ёс заншлууд байна. Энэ одоо нэг хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхийн олон улсын грек конвенцэд зөрчилж явдал байгаа гэж үзэж байгаа юу? Хэрвээ байгаа бол энийг бас тодорхой жишээнүүд өртөөч. Энийг ер нь хэрвээ ийм зөрчилж байгаа асуудал байгаа бол энэ хүний эрхийн комиссийн гишүүн болоод энэ асуудал дээр нь яаж хандаж байр суурьтай ажиллана гэж бодож байгаа. Энэ хоёр асуултанд нэг товч хариулт. За үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн хяналтыг тавьдаг одоо дээд байгууллага байгаа. Тэгэхээр үндсэн хуульд зааснаар үндсэн хуулийн цэц хяналт тавих за субъектүүд болон ямар одоо эрх зөрчигдсөн тохиолдолд үндсэн хууль тийм шүүхийн шийдвэр гэдгийг ойлгосон. Үндсэн хуулийн цэц ямар эрх зөрчигдсөн тохиолдолд одоо үндсэн хуулийн цэцээр маргааныг хянан шийдвэрлэдэг тухай талаар бол заасан байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой асуудлыг бол одоо үндсэн хуулийн цэцээр хүний эрхийг зөрчсөн бол үндсэн хуулийн цэцэд хянан шийдвэрлэх үү гэж асууж байна гэж ойлгосон тийм ээ. Зөв тэ. Тэгэхээр энэ бол хуулийн харьяаллын дагуу Монгол улсын үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн хяналтыг урьдчилж тавьдгүй. Урьдчилсан хяналт манад бол байхгүй. За үндсэн хууль шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хүний эрх зөрчсөн асуудлыг бол үндсэн хуулийн цэц одоо өнөөдрийн байдлаар хянан шийдвэрлэхгүй гэж хуулийн харьяаллаараа хянан шийдвэрлэхгүй гэж ойлгож байна. Тодруулах юм уу? Хүний эрхийн комиссийн гишүүн бол энэ асуудал дээр ямар хандлагатай? За хүний эрхийн тунхаглагтай холбоотой тунхаглал заасан одоо хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдол байна уу гэж асуусан. За хүний эрхийн тунхаглал бол олон улсын грек конвенцтай уламжлалын одоо ийм уламжлалтай холбоотой одоо харилцаанууд хүний эрхийн түгээмэл тунхаглалыг одоо тодорхой зүйл заалтыг зөрчсөн асуудал бол гарч байгаа гэж би үзэж байгаа. Энэ нь бол шууд одоо өөрөөр хэлбэл уламжлалт харилцаа буюу одоо хурдан морины уралдаан гэдэр гэж тунхаглал заахгүй ч гэсэн дам байдлаар хүүхдийн эрхийг зөрчих, хүүхдийн аюулгүй байдал лиг зөрчиж байгаа ийм асуудал бол гарч байгаа гэж үзэж байгаа. Алтан туяа. Цахимаар оролцож байгаа юм. За сонсогдож байна уу? Сонсож байна. За тэгэхээр би нэг ийм асуулт асууя. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
гэдэг бол бас тодорхой нийгэмд байгаа хууль зүйн маргаантай асуудлууд дээр тодорхой хэмжээний судалгааг чиглүүлэх энэ чиглэлээр манлайлах боломж бол өөрчлөн байдаг гэж бол харж байгаа. Тэгэхээр Монгол улсад сүүлийн жилүүдэд гарсан хэд хэдэн одоо хуулийн ухралт маргаантай ийм асуудлууд дээр яг өөрийн чинь манлайлалдоор ийм судалгааны ажил хийгдсэн. Тэрэнд одоо хөрөнгө оруулалт одоо өөрөө хийжсэн тохиолдол байгаа бол түүнээсээ хуваалцаач гэж бол нэгдүгээрт бол хүсмээр байна. За хоёр дахь зүйл нь юу юм бэ гэхээр мэдээж Монгол улс дангаараа хүний эрхийн асуудлаа хилцээд оршин тогтнохгүй дэлхийд дахинд болж байгаа хүний эрхийн чиг хандлагын тусгал бол Монгол улсад ч гэсэн мөн бас тусаж нөлөөлж идэг. Тэгэхээр сүүлийн үед ялангуяа одоо COVID-19 гэдэг ч юм уу ийм хязгаарлалт дэглэмийн үед гарч байгаа дэлхийд дахинд гарч байгаа энэ хүний эрхийн хандлагууд, хязгаарлалтууд буцаад бас Монгол улсад ямар одоо үр нөлөө үзүүлэн түүний үр дүнд бас ямар одоо хүний эрхийн чиглэлээр ухралт гарч болзошгүй вэ? Түүнийг хамгаалахын тулд бас та өөрөө ямар чиглэлээр манлайлж ажиллах боломжтой гэж бол харж байгаа вэ? Түүнээсээ хуваалцаач. За хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа хугацаанд бол хэд хэдэн 80 гаруй хууль судалгаа бодлогын болон хавсрах судалгаан дээр одоо зөвлөх болон удирдах чиг үүрэгтэйгээр одоо ажиллалаа. Тэгэхээр энэ дотроос бол за захиалгат болон бас хууль зүйн дотор хэргийн яамны одоо үүрэг болгосны дагуу хуулийн төслийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох юм чиглэлийн судалгаанууд дээр ажилласан. За үүн дотор бол хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, за мөн хүний эрхийн комиссийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт одоо бас судалгаанууд хийж гүйцэтгэлээ. За энэ хуулиуд дээр бол нэлээ одоо хүний эрхийг хамгаалах чиглэлийн хүний эрхийг одоо хамгаалагчийг одоо хэрхэн хамгаалах вэ? Энэ чиглэлээр одоо нэлээ тандан судалгаа хийж одоо бас хүний эрхийн комиссиос гадна одоо хүний эрхийг хамгаалагчийн одоо эрхийг хамгаалах одоо хороо байгуулах нь зүйтэй. За энэ хороо бол ямар чиг үүрэгтэй ажиллах вэ? Хүний эрхийг хамгаалагч гэж одоо ямар чиг үүрэгтэй төр байх вэ гэсэн иймэрхүү одоо хүний эрхийг хамгаалах чиглэлийн бас хуулиуд дээр нэлээ одоо манлайлалтай ажилласан гэж үзэж байна. За мөн одоо 1998 оноос хойш хэрэгжиж эхэлсэн эрх зүйн шинтгэлийн одоо хөтөлбөрийн одоо үр дагавар ямар байв? Энэ шинтгэл хийснээр одоо нийгэмд ямар үр дагавар үр нөлөө гарав? Энэ талаар бол бас шүүхийн захиргааны, за мөн захиргааны байгууллагуудын гэсэн салбараар одоо бас судалгаанууд хийж гүйцэтгсэн байгаа. Энэ бол нэлээ хүрээлэнгийн хувьд бол бас суурь судалгаанд тооцогдохоор ийм том судалгаанууд болсон гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. За хоёр дахь асуултын хувьд одоо нийгэмд гарч байгаа COVID-19 юм уу гэдэг одоо вирус олныг цочроосон одоо ийм одоо үзэгдэл гарч ирж байна. Тэгэхээр түүнийг одоо хамгаалах чиглэлээр энэ нь одоо хүний эрхийг хамгаалах чиглэлээр одоо яаж одоо энэ асуудлыг шийдэж болох юм бэ? Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар бодлого баримтлал зөв бэ гэж асуултыг ойлголоо. Тэгэхээр одоо энэ цар тахал гэж бол одоо сүүлийн үед дэлхийн нийтэд урд өмнө одоо үзэгдэж байгаагүй ийм одоо хүний эрхийг хязгаарласан, за тодорхой хэмжээгээр бас одоо зөрчсөн, одоо төрөөс бас албатан нэг талаар одоо хүний эрхийг хязгаарлаж байгаа ийм үзэгдэл одоо нийгэмд гарч ирж байна гэж ойлгож байгаа. Дэлхийд дахин. За та үзэгд хариулж байна. Ер нь бол нийтийн эрх ашигын төлөө олон нийтийг одоо ингэж олон нийтийг хамарсан одоо цар тахлын үед нийтийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр одоо засгийн газар олон улсын байгууллагууд одоо ямар арга хэмжээ авч болохыг одоо энэ жишээ бидэнд одоо маш сайн харуулж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энийг бол ганц тэр тусмаа одоо глобалны тийм ээ дэлхийн нийтийг хамарсан энэ цар тахлыг ганц улсын засгийн газрын бодлого байж болохгүй. Энэ бол маш олон одоо улсын энэ одоо дэлхийн нийт одоо глобалчлагдж байгаагийн одоо тод жишээ гэж харж байгаа. Тэгэхээр энэ бодлого бол цаашдаа
хүний эрхийг яаж хамгаалах чиглэлээр одоо нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллагын одоо нийтлэг чиг үүрэг эрх хэмжээний асуудал болж одоо тавигдж байна гэж харж байгаа. Ажлын хэсгийн гишүүн ишг сайх. За тэгэхээр надад 3 асуулт байна. Эхний асуулт маань болохоор өмнө нь би болохоор Орсын нэр дэвшигчдээс илүүтэй хүний эрхийн боловсрол гэж асуусан бол одоо ерөнхийдөө төрийн албан агчдыг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг ашиглан үйл ажиллагаа явуулахад ер нь бол яг ямар одоо цогц үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай гэж харж байгаа вэ? Ягаад тэгэхээр хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бас нэг сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулж байгаа зүйл бол эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр яг энэтэй холбоотой зөвхөн сургалт гэхгүйгээр төрийн албан агчид үйл ажиллагаа хүний эрхэд суурилсан байдлаар явуулахад өөр ямар одоо зүйлүүд энд дэмжлэг болж орж ирэх ёстой вэ гэдэг дээр өөрийн чинь санааг сонсохыг хүсэж байна. За хоёрдугаарт гэх юм бол хууль зүйн төдөргийн яамны дэрэгдэх EPR-ын дэд ажлын хэсгийн хуралдаан дээр бид нэг зүйлийг бол ярилцсан. Тэрний үхээр Монгол улсад ялгуурлан гадуурхалтын эсрэг бие даасан хуультай болооч гэсэн зөвлөмжийг нэгдсэн үндэсний байгууллагын 10 гаруй гишүүн орон бол Монгол улсад өгсөн байдаг. Монголын засгийн газрын үүнийг хэрэгжүүлнэ гэсэн үүрэг амлалт авчихсан. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хууль зүйн үндэсний хүрээлэн яг энэ ялгуурлан гадуурхалтыг тэмцэхэд ялгуурлан гадуурхалтын улмаас хохирсон хохирогчдын эрх ашиг хамгаалахад ямар эрх зүйн орчин хэрэгтэй вэ гэдэг дээр юм судалгаа хийнэ гэдгсэн яг үүнтэй холбоотой үр дүнгээсээ товч хуваалцаач. Дээрэс нь энэ судалгааны ажлаас гадна хувь хүн хүний эрхийн чиглэлээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн нэрээ төшөөлөд явж байгаа хүний хувьд энэ зүйлийг одоо ялгуурлан гадуурхалтыг таслан зогсоох хохирогчдыг хамгаалахад манай улсад ямар эрх зүйн орчин шаардлагатай гэж бодож байна. Өөрийн бодлыг хуваалцаач. За 3 дугаарт бол өөрөө хэлж байна. Хууль зүйн төдөргийн яамд бол 12 жил ажилласан. Энэ хугацаанд бол хүний эрхийн чиглэлээр маш олон хууль тогтоомжийг их баригчаар одоо ажиллаж исэн гэх. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор нэрийн удас болсон яг ямар хууль байна? Тэр хуульд хүний эрхийг хамгаалсан яг ямар чухал зохицуултыг оруулж өгсөн бэ? Энэ талаараа хуваалцаач. Баярлалаа. За баярлалаа ашиг сайханд. За хууль зүйн үндэсний хүрээлэн бол хүний эрхэд суурилсан хандлага сэдвээр нэлээд олон жил бас сургалт энэ хууль сахиулах байгууллагын ажилтнуудад явуулж ирсэн. За тэгэхээр энэ ер нь бол зүгээр сургалт явуулахад хүний эрхийн боловсролыг олгоход хүний эрх гэж юу вэ гэдгийг одоо таниулах. За энэ хууль сахиулах ажилтнууд одоо чиг үүргээ хэрэгжүүлэхэд бол энэ хүний эрхийг одоо хангах чиглэлээр тодорхой ажлууд арга хэмжээнүүд одоо авч хэрэгжүүлэх нь илүү эргээд нөгөө хүний эрхийн зөрчлийг нэмэгдүүлэхгүй багасгах, за хүний эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд бол нэлээд ач холбогдолтой. Тэгэхээр энэ хүний эрхэд суурилсан хандлага гэж юм ер нь юу юм бэ, тийм ээ? Ганц энэ нэг бол сургалтаар олгох биш. Одоо нөгөө анхан шатны одоо боловсрал, бага дунд боловсрлоос эхэлж одоо хүний эрх гэдэг хандлагыг бий болгох нь зүйтэй юм аа гэж үзэж байгаа. Тэгэхээр зөвхөн одоо бид нар хуульч хүмүүс хүний эрхийг яриа зогсохгүй бага дунд боловсрлоос нь эхлээд хүний эрх гэж юу нь юу юм? Энийг зөрчвөл одоо ямар одоо хариуцлага ял одоо хүн хүлээд тухайн хүн хүлээдгийг, за нийгэмд ямар сөрөг үр дагавартай юм гэдгийг одоо бага дунд боловсрлоос нь эхэлж олох нь зүйтэй юм аа гэдэг. За тэгээд энд бол ухуулан сурчлах, сургалт сурчлагаа явуулах, за мөн ажлын байран дээрх одоо ёс зүй, тийм ээ, ёс зүйг дээшлүүлэх энэ цогц арга хэмжээ бол яалт байхгүй одоо хүний эрхийг суурилсан одоо хандлагыг төлөвшүүлэхэд их ач холбогдолтой байгаа. Ёс суртахуугаар, ёс зүйгүүгээр одоо хүний эрхийн боловсролын талаар ярих бол арга байхгүй. Тэгэхээр бид бол аль болохоор одоо хүний эрхийн боловсролыг эртнээс болон одоо ёс зүйтэйгээр зэрэгцүүлэн одоо олгох нь зүйтэй юм аа гэсэн ийм одоо бодлого, хандлага барьж байгаа. За энэ ялгуурлан гадуурхалтын эсрэг хуулийн одоо хэрэгцээ шаардлагын тандан судалгааг хууль зүйн үндэсний хүрээлэн хийсэн байгаа. За тэгэхээр ялгуурлан гадуурхалт гэдэг асуудал бол маш нийгмийн одоо маш олон янз бүрийн одоо байдалд байна. Одоо нас, хүүс, за боловсрал, за тэгээд үндэстэн, ястан,
мэрэгжил боловсрал гэдэг юм уу тийм ээ. Одоо энэ ажил мэргэжлийн хувьд ч гэсэн одоо энэ ялгуурлан гадуурхалт гэдэг юм байна. Тэгэхээр Монгол улсад одоо ялгуурлан гадуурхалтын эсрэг бие даасан хууль бол зайлшгүй хэрэгцээ шаардлагатай юмаа гэдэг одоо судалгааны үр дүн гарсан. За энэ үр дүнд ч гэсэн бас судлаачийн хувьд судалгааны үр дүнг одоо боловсруулад явж байгаад одоо сайшаалтаа хандж байна. За энэ дотроо бол хохирогчдыг хамгаалахад одоо ямар арга хэмжээ авах ёстой вэ гэж асуулаа. За хохирогчийг бол өнөөдөр гэмт хэргийн сэжигтэн яллагдагч одоо шүүгдэгчтэй мөн адил одоо хууль зүйн тусалцаа өмгөөлөгч авах боломж болцоогоор бол хууль зүйн хувьд одоо хангах ёстой гэж юуны өмнө үзэж байна. За өнөөдрийн байдлаар хууль зүйн үнэгүй тусалцааг одоо улсаас одоо хангаж байгаа боловч энд бол зөвхөн эрүүгийн хуульд эрүүгийн гэмт хэрэгт одоо холбогдогч буюу сэжигтэн яллагдагч одоо ялтан тийм ээ энэ хүмүүст одоо хангаад явж байна. Хохирогчд бол энэ хууль зүйн тусалцааг үн төлбөргүй үзүүлэх бол зайлшгүй шаардлага өнөөдөр бол байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт одоо хохирогч болчоод дахиад одоо хууль зүйн зөвлөгөө авах гэж өмгөөлийн үйлчилгээ авах гэж одоо дахин төлбөр төлж тэр хүн одоо эдийн засаг санхүүгээр одоо хохирох боломж байхгүй. Одоо энийг бол бас бодлогодоо авч одоо хууль зүйн тусалцааны төвийн одоо чиг үүргийг бас өргөтгөн зарим төрлийн захиргааны болон иргэний хэрэг болон гэмт хэргийн хохирогчд одоо хууль зүйн үнэгүй тусалцаа үзүүл үн төлбөргүй тусалцаа үзүүлэх талаар хуулийн төсөл одоо боловсруулад явж байгаа. Шинэ концепц одоо бий болж гарч ирж байгаа. За буян шиг гэж хүн асуулт асууя гэсэн микрофон болж гинөө болохгүй. Буян шиг. За. Байна уу? Байна. Сайн байна уу? Дуулж гин үү? Та асуултаа сонсож байна. За хоёрхан асуулт асууя. Тэгэхээр энэ хэрэглэгчийн эрхийн боловсролыг дэвшлүүлэх талаар түүний эрхтэн орчинг бүрдүүлэх талаар ямар ажил хийж байна вэ? Энэ талаар ямар бодлого баримтуулж байгаа вэ гэсэн нэг асуулт байна. Нөгөө нэг асуулт нь бол ер нь энэтэй холбоотойгоор хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал энэ талаар одоо хэрэглэгчид өнөөдөр олон хуулиуд байгаа боловч өнөөдөр ер нь хүнсний энэ хоол тэжээлийн калорилог байдлаа бүтэн авах боломж нөхцөл нь бас хомс байна. Энэ жишээлбэл одоо энэ гэр хороод энэ амжиргаа одоо ядуу энэ хүмүүсийн хоол тэжээлийн асуудал хүн тусч байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр ер нь одоо энэ калорилог байдлаа авах тал дээр хүнд байгаа юм. Энэ дээр ямар одоо арга хэмжээ авах талаар бодож байна вэ? Цааш нь хуулийн хүрээнд энэ дээр ямар бодлого чиглэл барих вэ гэсэн ийм асуулт байна. За буян шиг гол баярлалаа. За тэгээд хэрэглэгчийн эрх гэдэг бол хүний эрхийн бас ер нь томоохон салшгүй хэсэг. За суур одоо эрх гэж ойлгож байна. Иргэн бүр одоо хэрэглэгч байдаг. Тэгэхээр одоо иргэдийн эрх зүйн боловсрол бол хэрэглэгч талаасаа одоо эрхийг хангах чиглэл рүү бол хандах ёстой. За тэгээд ер нь бол энэ маань буцаад нөгөө бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажилтай маань одоо холбогдож бас асууж байна гэж ойлгож байгаа. Тэгээд хэрэглэгч гэдэг бол иргэн бүр одоо хэрэглэгч. Тийм учраас бид бол одоо эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн хүрээнд маш өргөн цар хүрээтэй ажлуудыг хийж байна. За аль болохоор одоо иргэдэд хуулийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, энгийн арга хэлбэрээр одоо ойлгуулах, таниулах ийм ажлуудыг одоо төрөл бүрийн аргаар хийж хэрэгжүүллээ. Манай улсын онцлог гэвэл одоо аслагдмал хөдөө орон нутагт амьдарч байгаа малчин өрх одоо бас ард түмэн ихтэй. За тэгэхээр энэ хүмүүст одоо хуулийг яаж таниулах вэ? Тэдэнд одоо эрхэн зөрчигдвэл хууль зүйн зөвлөгөө, анхан шатны зөвлөгөөг одоо хэрхэн яаж өгөх вэ тал дээр бол бид бас ажиллалаа. Тэгэхээр паралегал буюу эрх зүйн одоо биед хөтөж
хөтчийг одоо бүх орон нутагт одоо хөтөлбөрийн хүрээнд бэлдэж байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол 7 аймагт бол эрх зүйн хөтчийн сургалтыг хийсэн байгаа. За энэ нийгмийн одоо зайлшгүй цаг одоо нөхцөл байдал, хүнд нөхцөл байдал одоо вирусын үед бол одоо сургалтыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон. За тэгэхээр эрх зүйн боловсролыг бид нар бол цахим хэлбэрээр одоо бас иргэдэд тулгамдж байгаа асуудлыг нь одоо шийдвэрлэх, хууль зүйн хүрээнд шийдвэрлэх, хууль зүйн үр дагавар бүхий асуудлыг одоо хэрхэн яаж шийдвэрлэх, өөрсдөө одоо энэ хууль зүйн тулгамдсан асуудлаа одоо шийдвэрлэх талаар одоо төрөл бүрээр одоо цахим болон цахим бус платформоор одоос мэдээллийг түгэж хүргэж байна. За үүний хажуугаар бол иргэдэд эрх зүйн боловсролыг одоо жирийн утасны тарифаар одоо эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч байна. За маш олон төрлийн одоо контент бүхий одоо гарын авлага номыг хэвлүүлэн гаргаж байна. За тэгээ та бас нарийн одоо сонирхол одоо манай хөтөч гэд бас эрх зүйн хөтчийн булан гэд эрх зүйн хөтөч гэд одоо цахим бас мэдээллийн сувг байгаа. За тэр сувг руудаас орж нарийн мэдээллийг авч болно. Хууль зүйн үндэсний хүрээлэн бол энэ ажлын албаар ажиллах хугацаанд бол иргэдэд одоо ямар хэлбэрээр энгийн ойлгомжтой хэлбэрээр одоо хуулийг сурчилж болох уу тэр бүх аргыг одоо ирж хайж одоо энэ ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. За тэгээд та нарийн бас мэдээлэл сонирхол болоо байгууллагын цахим хуудасаар бас мэдээлэл авч болно. За хоёр дахь асуултын хувьд хүнсний аюулгүй байдал одоо хэрэглэгч аюулгүй байдал одоо нэмээд нэг минут хэлж. За тэгээ. За энэ хүнс хоол тэжээл бол одоо хүний одоо хэрэглэгчийн одоо үндсэн суур эрх гэж хэлж болно. За хүн бол хоол хүнсгүйгээр одоо цаашдынхаа одоо эрхийг одоо хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл хүн хоолтой байж иж цаашаа хөдөлмөрлөх эрх, сурч боловсрох эрх. За тэгээд нийгмийн бусад харилцаанд оролцох одоо юм эрх нь үүснэ. Тэгэхээр энэ суур эрхийг бол одоо хангах нь бол Монгол бас альва үндэстний засгийн газрын одоо бас бодлого боловсруулах хэмжээний одоо ийм том асуудал байгаа. Тэгэхээр энийг бол ганц хүний эрхийн үндэсний комиссийн чиглэл гэж харахгүйгээр энийг бол засгийн газрын түвшинд одоо авч хэрэгжүүлэх ийм чухал бодлого боловсруулж одоо авч хэрэгжүүлэх одоо ийм том арга хэмжээний нэг юм аа гэж харж байгаа. За ижлийн хэсгийн гишүүн Санж Мэтов. За би нэг хоёр асуулт асууя гэж бодлоо. Юу гэтэй зэрэг энэ нөгөө та сая үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн хөтөч гээд онлайн одоо тийм бас соён гэгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл өгөх гэж яалаа. Энийн шиг одоо энэ хэлбэрээр бусдад түгээх өөр одоо бололцоонууд юу байна? Энэ талаар таны бодол ямар байна уу гэж. За хоёрдугаарт нь болохтойгоо зэрэг танах бол үндэсний хэмжээний том хүрээлэн. Тэгээд энэ хүрээлэнгийнхаа захирлын хувьд та одоо тэр Монголд хүний эрхийн чиглэлээр хөрс бүрдүүлэх чиглэлээр энэ гадаадын олон улсын байгууллагуудын тусламжтайгаар ямар шүүхэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа энэ талаараа та хэлэхгүй юу? Бүгдийг биш яг нэг одоо нэг 4-5 багтлаа тэгэл болно л доо. За эрх зүйн хөтөч буюу хөтөч цэг юм байна гэд энэ цахим санг бол энэ анх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нээлттэй нэгэн форумын санхүүжилтээр энэ цахим санг бий болгосон байгаа. За олон улсын практикаас харахад бол эрх зүйн боловсролыг бас иргэдэд цахим хэлбэрээр одоо өгж байгаа ийм олон сайн туршлагууд бол байдаг байна. Тэгэхээр бид бол бас одоо сайн туршлагыг хэрэгжүүлж байгаа орнуудаас туршлага судлаад одоо хөтөч гэдэг өөрөөр хэлбэл энэ бол эрх зүйн хөтөч гэсэн юм цахим хуудас байгаа. Энэ бол төрийн байгууллагуудын одоо чиг үүрэг иргэдэд ямар одоо чиг үүргийг эрхийг нь хангахад одоо иргэдийн төрийн байгууллагуудын одоо чиг үүрэг чиглэгдэж байна. За тэр талаар мэдээлэл өгөөд за эрх зүйн асуудал тулгамдсан иргэдтэй бол хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг бас өгөх зорилгоор
За мөн би түрүү хэлсэн паралегал гэдэг одоо орон нутагт ажиллаж байгаа эрх зүйн хөтчийн мэдээллийг одоо оруулах ийм зорилгоор одоо бас энэ цахим хуудсыг бий болгосон байгаа. Тэгэхээр энэ цахим хуудас бол хэдийгээр одоо нөгөө орон нутагт ажиллаж байгаа малчин өрх иргэдэд одоо тэр бүрийн хүртээмжтэй биш боловч одоо энэ технологи хөгжсөн үед бол одоо зайлшгүй байх бас нэг эрх зүйн мэдээлэл авах одоо нэг сууг юм а гэж ойлгож байгаа. Тэгэхээр би түрүүн бас хэлсэн одоо энэ паралегал гэдэг эрх зүйн бит хөтчийг бол одоо энэ аслагдмал орон нутагт оршин сууж байгаа иргэдтэй бол илүү одоо эрх зүйн асуудал үүсгэт нь одоо анхан шатны зөвлөгөөг өгж хаана хинт хандах уу эрх зүйн одоо үр дагавартай асуудал тулгархад одоо ямар субъектэд хандаж одоо тусламж авах ёстой вэ? Тэрийг нь одоо энэ эрх зүйн бит хөтчөөр дамжуулан одоо бид бас өхөр ингээд туслахаар ийм одоо бит хөтчийг ажилуулж байгаа. За мөн энэ та бүхэн мэднэ бас манай нөө эрх зүйн мэдээллийн legal info гэдэг одоо эрх зүйн цахим хуудас байгаа. Мэдээллийн цахим хуудас байгаа. Энд одоо бүх Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж байгаа хууль тогтоомж, эрх зүйн акт, одоо шүүхэн улсын хурлаас баталсан одоо хууль тогтоомж, за бүх нийтээр эрхт дагаж мөрдөх одоо хэм хэмжээний акт зэргийг одоо бүгдийг одоо багтаасан ийм цахим хуудас байгаа. За хууль зүйн үндэсний хүрээлэн бол энэ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа бол маш олон одоо гадны зээл тусламж одоо авч төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. За манай одоо эрх зүйн салбартаас үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа нээлттэй нэгэн форум, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, за Ханс Айдлын сан, за Айдлоо буюу олон улсын эрх зүйн байгууллага гэх мэт одоо энэ байгууллагын тусламжтайгаар одоо энэ иргэдэд эрх зүйн боловсрол олгох, за мөн эрх зүйн хөтчийн сургалтыг явуулах, за олон гарын авлагууд хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа одоо зорилтод бүлгүүдэд чиглэсэн судалгаа хийх, гарын авлага боловсруулах энэ ажлуудад бол олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирлээ. Ажлын хэсэг мөнгөсөх. За би нэгэн асууж байгаа асуулт нэр дэвшигч оролцогчдоос бас асуугаад байгаа асуултад бас асууя. Тэгэхээр эхний төрлийн асуулт бол юу нэхэр энэ ашиг сонирхлын зөрчилтөө ийм нөхцөл байдал үүсчихсэн жишээ хэлнэ үү? Үүсчихсэн эсвэл одоо үүсгэхээс урьдчилан сэргийлэх ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэн ийм нөхцөл үүсчихсэн үү? Тэр нөхцөл байдлыг тэр жишээ тохиоллыг та одоо яаж шийдвэрлсэн бэ? Жишээлх юм бол одоо арбитрийн дарга гэдэг бол бас шүүгчтэй адилхан төвийг сахисан юм байр суурьтай байх хэвээр. Магадгүй арбитрийн зарим хуралдаанд ордог байх. Тэн дээр таны одоо хамаатан садан найз нөхөд те ийм ойрын харилцаатай хүнийг талын өмгөөлөгч ч юм уу оролцогч болоод орж исэн ч юм уу эсвэл одоо хууль зүйнсний хүрээлэнгийн одоо захирлын хувьд бас тодорхой шийдвэр гаргахад захирлын албан үүрэгтэй таны хувийн те өөрийн тань эсвэл ойр дотны хүмүүсийн тань ийм ашиг сонирхол зөрчилдсөн ийм байдал үүссэн ийм жишээ байна уу? Байвал тэрийг яаж шийдвэрлсэн тухайга нэгдүгээрт ярьж өгнө үү? Энэний дараа хоёр дахь асуултаа асууя. За баярлалаа мөн сайхан докторт. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нөхцөл бол үүсч байсан. Ни ялангуяа арбитрийн дараагаар ажиллаж байх үед бол би бол өөрөө арбитрийн даргын хувьд арбитрч гэж өөрөө явдггүй. Арбитрийн хуралдаанд бол хэрэг хянам маргаан хянан шийдвэрлэх одоо ажиллагаанд оролцдоггүй. Тэгэхээр энийг бол өмнөх арбитрийн дарга бол ингээд ажиллагаанд оролцоод явж ирснийг бол би өөрийн биеэр очиод энэ бол ашиг сонирхлын том зөрчил юм аа. Энэ бол юм байж болохгүй. Арбитрийн дарга бол бизнесийн одоо хэрэг маргааныг хараат бус бие даасан одоо байдлаар шийдвэрлэхэд одоо мэрэгжил арга зүйн хувьд зөвлөгөө одоо удирдлагаар хангах, за мөн одоо арбитрийн одоо институцийг одоо өдөр тутмын үйл ажиллагааг нь хэвэн явуулахад одоо бас удирдлагаар хангаж ажиллах хэвээр субъект юм а гэдэг тал дээр бол байр суурь илэрхийлж өөрөө арбитрч ирэхээс татгалзаад одоо зөвхөн удирдах албан тушаалыг нь хашсан. За
За мөн хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад бол энэ судалгаатай холбоотой маш ашиг сонирхлын зөрчилтэй байдлууд бол үүсдгийг одоо нуухгүй хэлье. Одоо захиалга судалгаа орж ирлээ гэхэд бид бол нөгөө байгууллагынхаа дотоод журам болон одоо дүрмийнхаа дагуу бас захиалга судалгаа байгууллага иргэдээс одоо захиалга судалгаа гүйцэтгэх эрх үүрэгтэй эрх хэмжээтэй байдаг. Тэгэхээр судалгааны үр дүнд нөлөөлөх одоо энэ судалгааны үр дүн ингээ гарчлаа бид одоо ийм үр дүн хүсэж хүлээж ирсэн гэдэг юм уу тийм ээ. Ийм судалгааны үр дүнд нөлөөлөх юм орлогууд одоо бас хийдэг. Тэгэхээр энийг бол байгууллагын удирдлагын хувьд бол бас судалгаа бол бие даасан хараат бус одоо нөхцөл байдалд одоо бодиттойгоор нийцсэн судалгааны арга зүйдээ одоо тулгуурлан хийгдэх ёстой гэдэг байдлаар одоо байр суурь илэрхийлж бас судлаачийн бие даасан хараат бус байдлыг хангахыг одоо ирмэлцэж ажилтдаг. За баярлалаа. За хоёр дахь нь болохоор ямар асуудал байна вэ гэхээр одоогоос 1 сарын өмнө нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга Чин зориг гэж хүн өдрийн сонинд бол ярилцлага өгсөн. За энэ хүний ярилцлага дээр бол яг өнөөдөр Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн 10% бол камер байгаа. За тэгээд одоо энэ газрын одоо төлөвлөж байгаа санхүүжилттэй шийдснээр бол Улаанбаатар нийт суурьшлийн бүсийн 80% камержуулнаа гэсэн юм ярилцлага өгсөн. За ингэхдээ энэ камер нь бол өөрөө смарт ийм камер. За энэ бол хүний царайг таньдаг. Царай нь харагдахгүй бол хөдөлгөөн үйл шин чанараар автомашины дугаар за автомашины за хүний утсыг юуны дээр нээсэн юм байхгүй гэх юм ягаад зүрээтэй байна уучлаарай. Тэгэхээр ерөөсөө хүний хөдөлгөөнд одоо хөөж мөрддөг. Тэгээд царайг нь танихгүй хөдөлгөөн ингээд шинжээр нь олцдог юм одоо хамгийн сүүлийн үеийн технологи гэдэг. Тэгээд энэ дотор бол хятадын жишээ аваад хятад бол нэг сэжиглэгжсэн хүн бол одоо зугцсан гэслүү ямар ч 30 минутын дотор бариад авцсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо камеруудыг суурилуулнаа. За энэ бол их олон талын ач холбогдолтой одоо гэмт хэрэглүүлэхтэй гэмтэргээс урьдчилан сэргийлэх хүмүүсийн эрүүл аюулгүй байдлыг хангах гэдэг ийм байдлаас яасан. Тэгээ энэ дээр бол та одоо яг энэ комиссийн гишүүн болох гээд ингээд нэр дэвшиж байгаа хүний хувьд юу гэж бодож байна вэ? Одоогийн эрх зүйн орчны хувьд шууд одоо нийслэлийн ийм одоо мэдээлэл технологийн газраас ингээд шийдээд энийг хийчих болох уу? Эрх зүйн орчин ямар байна вэ? За ер нь бол цаашдаа энэ асуудал өөрөө нэгэнд хөрөнгө мөнгөнд шийдэгдээд одоо явж байгаа зарим одоо мэдээлэлээр бол хөгжиж байгаа улсад бүгд найрамд хятад ард тус бол ийм технологи үнгүй хөгж ийн гэж одоо олон улсын хэвлэлээр бол гарч байгаа юм. Тэгээд тэр бол суулгадаг. Тэгэхээр яг шууд энэ газраас хэрэгжүүлэх боломжтой юу? Хоёрдугаарт ер нь бол цаашдаа энийг хэрэгжүүлнэ гэдэг одоо эрх зүйн орчин дээр юун дээр анхаарах вэ? Ер нь энэ технологиг ингэж хэрэгжилж болох юм уу үгүй юу? Энэ өөрөө үндсэн хуулиар болон иргэний болон улс төрийн тухай олон улсын одоо пакт заасан яг ямар эрхийг хөндөж байгаа вэ? Яаж хөндөж байгаа вэ? гэдэг энэ дээр бол та тайлбар хэлээч. Нэгдүгээр одоо яг энэ асуудал дээр. Тэгээд энэ дүгнэлт дээр үндэслээд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр хэрвээ томилогдох юм бол яг ийм одоо зүйлийг энэ газар хийлээ гэхэд та ямар арга хэмжээ авах уу авахгүй юу авбал ямар арга хэмжээ одоо комиссийн гишүүнийхээ хуулиар олгосон бүр эрхийн хүрээнд ямар арга хэрэгслээр арга хэмжээ авах вэ хэв авах бол гэсэн энэ дээр хариулт өгөөч гэсэн. За энэ асуудал бол миний бодлоор бас нийгэмд гарч байгаа одоо нөгөө мэдээллийн технологи одоо хөгжсөний одоо үр нөлөөгөөр гарч байгаа бас нэг шинэлэг зохицуулт эрх зүйн зохицуулт шаардлагатай юм нийгмийн харилцаа гэж харж байна. Тэгэхээр урд өмнө бас одоо манай улсын хувьд тийм одоо хараа хяналт тавих одоо тийм олон одоо камержуулалтын систем одоо байгаагүй. Тэгэхээр энэ асуудал бол яг хуу тодорхой төрлийн гэмт хэргийг одоо илрүүлэхэд бол ач холбогдолтой байх.
Гэхдээ одоо бас иргэдийн өдөр тутмын одоо эрхийг зөрчихөд бол одоо бас нэлээ асуудал үүсгэхээр ийм харилцаа гэж үзэж байна. Тэгэхээр энийг бол хувь хүнийхээ хувьд би бол төдийлөн дэмждэггүй. Харин зүгээр хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хувьд бол энэ бас ажлынх нь хэрэгцээ шаардлагад бол заашгүй байх ёстой нэг шаардлага мөн боловч одоо хүний эрх талаасаа бол бас зохимжгүй юм аа гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ харилцааг бол яг хэдийгээр камержуулалт тавьсан боловч за энэ камержуулалтын одоо хяналтыг ямар үед одоо нийтэд ил болох уу тийм ээ? Ямар үед одоо хууль сахиулах байгууллагын ажилтнууд өдөр тутмынхаа ажил чиг үүргийнхаа дагуу одоо энэ камержуулалтын хяналтыг одоо тавьж одоо өөртөө бас ил болгож одоо харах уу тийм үү? Энэнийг бол одоо эрх зүйн зохицуулалт хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. Тэгэхээр хүний эрхийн комиссийн гишүүнээр томилогдвол энэ асуудлыг одоо бас эрх зүйн зохицуулалттай болгох талаас нь одоо санал зөвлөмж боловсруулах одоо бодлого боловсруулах байгууллагад нь уламжлах хуулийн төслийг нь одоо санаачлагчид одоо хүргүүлэх ийм л ажил одоо хийндэ. Яг тодорхой төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд бол энэ зохимжтой мэдээж хэрэгтэй асуудал ах гэмт хэрэг илрүүлэхэд иргэдийн бас одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал дотоодын хууль тогтоомжид заасан хүний одоо бас эрхүүдийг зөрчиж гин л гэж ойлгож байгаа. Зөрчсөн бас тохиолдлууд практикт одоо байгаа тийм ээ. Бусдын нэр төр алдар хүндийг одоо гутаах, доромжлох, бизнесийн нэр хүндэд халдах одоо энэ хэрэгүүдэд зорилгоор одоо бас энэ камержуулалт бичлэгийг одоо ашиглах, задруулах ийм асуудлууд бол гарч байна. Тэгэхээр энэ дээр энийг бол ямар тохиолдолд одоо ил болох уу хяналтыг одоо тавих уу гэдгийг бол одоо бас эрх зүйн зохицуулалт шаардлагатай, хуулийн зохицуулалт хэрэгтэй л гэж харж байна үзэж байгаа. За одоо 18 цаг 20 минут болсон байна. Бид бүхэн яг хуваар ёсоор бол 18:10 дуусах ёстой. Тэгэхдээ яг 10 минутын хойшоо сунж яваад бүх нэр дэвшигчтэй бол яг бүрэн 50 минутын болцоо олгож асуулт асууж ингээд өнөөдрийн томилгооны сонсгол дуслаа. Баярлалаа их цэцэгтэй. Тэгээд ер нь бол энэ томилгооны сонсголыг нэг л чухал зорилго байна. Тэр маань юу гэхээр энэ нэр дэвшээд байгаа 19 хүн маань яг энэ өнгөрсөн хугацаанд хүний эрх хангах хамгаалах чиглэлээр яг юу хэрэгж хийж хэрэгжүүлсэн. Хүний эрхийн комиссийн гишүүн болоод эдгээр яг юу бодож санаж байгаа гэдгийг бол нэгдүгээрт энэ одоо олон нийтэд хүрэх зорилготой, хоёрдугаарт бол ажлын хэсгийн гишүүдэд томилгооны томилох одоо процесс энэний дараа явагдана, санал гаргана. Тэгэхэд бол тодорхой хэмжээний өөр ингэсэн тийм дүгнэлт хийх болцоог нь олгохоор өнөөдөр сонсголыг зохион байгуулж байгаа. Тэгээд өөрсдийн үнэтэй цагаа гаргаж, сонирхолтой асуулт асууж, одоо бүхэл өдрийн турш бидэнтэй хамт байсан захимаар оролцож байгаа нийт оролцогчдоо их баярлалаа. Дээрээс нь одоо энэ сонсголыг ямар нэгэн одоо хараат бус байдлаар хэн нэгний талд орж асуулт асуух юм уу, эсвэл одоо санал хэлэх юм уу, ийм байдлаар явж гинөө гэдгийг ажиглаж байгаа нийт ажиглагчдаа их баярлалаа. Ажлын хэсгийн гишүүддээ ч мөн баярлалаа. Тэгээд өнөөдрийн сонсгол ингээд өндөрлөе. Маргааш өглөө бид 9 цагаас үлдсэн 9 үнэтэйгээ ярилцсан. Бид улсын хурлын хамгааллын газрын мэдээлэл технологийн хэлтсээс бүх хүмүүст бол оролцох илэрхийлсэн бүх хүмүүст одоо Zoom-ийн ID хаяг хүргүүлсэн байгаа. Зарим нэгэн хүмүүс бол одоо хувийн шалтгаанаас байдаг юм уу оролцоогүй асуудлууд өнөөдөр гарлаа. Гэхдээ тэр хүмүүс өнөөдөр энэ асуудлыг нөхөд үүсэх байх. Тэгээд маргааш орж ирэх бол бүрэн нээлттэй. Бид нэр дахиад хууль зүйн байнгын ажлын албанаас бүх хүмүүстэй ярьж холбогдсон утсаар хэлсэн. Тэгэхээр маргааш бол дахиад оролцох болцоотой гэж бодож байгаа. Тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. Өнөөдрийн сонсголоо ингээд өндөрлөе да.